Өнөөдөр би та нартай декупаж буюу салфеткны зургаар олон төрлийн гадагшгүй чимэглэх аргыг заахаар бэлдсэн. За тэгээд ер нь бол манайхан санаж байгаа бол би өөрийнхөө хэдэн чимэглэсэн зүйлсийг нөгөө групп дээр зурган байдлаар бол оруулсан байгаа. Тэгэхээр стокны шил, барайны шил, шилэн аяга, өрөөн, стакан гэдэг. За цаашлаад модон мэдлэл за гэдэг олон төрлийн гадаргууг ерөнхийдөө өөрийнхөө хүсэж байгаа хөргөн өнгө загварын салфеткны гоё цэцэг гэх мэт зургуудаар чимэглэх боломжтой байдаг. За өнөөдөр болохоор би та нартай энэ стаканыг чимэглэж үзүүлэхээр бэлдсэн байгаа. За тэгээд энэ болохоор зүгээр л ийм шилэн стакан байсан. За тэгээд ийм шилэн стаканыг би акрилын бодгаар ингээд будсан байгаа. За акрилын бодгаар цагаан өнгийн акрилын бодгаар будаад одоо болохоор би салфетикний энэ цэцэгтэй салфетикний зургана цэцгээр ингээд чимэглэхээр бэлдсэн байгаа. За салфетикнийхаа зургнуудыг зургнаас чимэглэх цэцгээ сонгочихсон ингээд бэлдсэн байна. За тэгэхээр декупаж урлагийн маань нэгдүгээр алхам бол будах үйл явц. За тэгэхээр энэ шилэн стаканыг будсан байна те би. За хэрхэн яаж будахыг одоо би үзүүлнэ. Гэхдээ энэ яагаад би өмнө нь будчихсан бэ гэхээр будаад доотлол нь 2 цаг хатаасан байх хэрэгтэй байхгүй юу. Тэгээ би энийг 2 давхарлаж будсан байгаа. За тэгээд эхлээд би та нарт акрилын бодгаараа будалт хийж харуулъя. За акрилын бодгийг бодахдаа ийм нөгөө дулаалгын порлон байдаг шүү дээ. Ийм порлоныг ашиглаад будчихна айгүй амар. За би гол үзүүлэх гэж байгаа шилэн аягаа будчихсан учраас зүгээр яаж будах аргыг л харуулахын тулд энэ цаасан аягны нэг хэсгийг будаж харуулъя. За багахан ингээд дүүрж авсан югаараа порлонаараа жигд өөрийнхөө чимэглэх хэсгийг ингээд жигд харааж төрхөж өгнө. Энэ хэсэг процессын ингэж цаарсан байдаг. За тэгээд энийг болохоор доотлол 1 цаг хатаа. Тэгээд хацсны дараа хахад яг энэ байдлаараа ингээд давхарлаж бодно. Энэ нэлээд барцгартай байж байгаа. Би нөгөө хатааж амжаа бүгээр сайн үзүүлэх гэж шууд будсан учраас юм байна. За тэгээд жоохон байж байгаа л ер нь бол порлоноор маш сайн шингээж ингэж өгөхөөр барцгаргүй болоод бодогдчихъя. Тэгээд давхарлаад өгөхөөр энэ нөгөө нэг гадаргуу маань маш гоё жиг цагаан болох хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр за ер нь бол яг энэ маягаар жиг тавшиж будаад гүйцэд эхний бодгаас хатсныхан дараа 2 удаа ингэж будаад тэгээд доотлол нь 2 цаг хатааж ингэж бэлднэ. Тэгэхээр будах явц болохоор ерөөсөө юм амархан байгаа. Энэ шилэн гадаргуу би 2 давхарлаж будсан байгаа. За тэгэхээр 2 дахь алхам маань будаад хатчихсан байгаа те гүйцэд сайн хатсан байгаа энэ хэсэг дээр болохоор одоо юу яадаг салфеткийнхаа зургийг буулгадаг. За тэгэхээр ерөнхийдөө энэ цаатлынхаа гадаргууны хэмээг дарж байгаа бол 2-оос
3 удаач, 4 удаач, 5 удаач давхарлаж бодож маш сайн гүн цагаангийн гаргаж бас болно. Миний хувьд бол ийм цорхов шиг учраас 2 удаа байхад юу болно гэж үзсэн байгаа. За тэгэхээр ямар ч төрлийн одоо салфетик маань тий. Одоо салфетик бол маш гоё олон төрлийн. Ингээд амны салфет, ердөө л амны салфетик байхгүй юу? Ингээд за тэгээд ийм салфетик маань 3-аас 4 давхар байдаг байхгүй юу? За би болохоор одоо энэ цэцгнийхээ хажуугаар эндээс хүрхэн миний нөгөө бодох чимэглэх аяг маань жижигхэн аяг учраас жижиг зургаас сонгож байна. За нэг хараарай 1 2 гэдэг энэ салфетик 3 давхар багахгүй 2 давхар гэдэг нь би шаардчлаа. Өсөд дан юм давхар үлдсэн. За салфетикний зургийг юусаа хайчилж ингэж авдаггүй. Гараараа одоо сэмлэж авдаг. Ингээд авч байгаа зургийнхаа гадуур нь тий ингээд сэмлэж тэг юу яаж авдаг. Урж авдаг. Тэг нэг ингээд тойруулаад урж авчих. Хөөрхөн жижигхэн кактус ингээд сэмэлж авч байгаа. За энэ декупаж урлагийг болохоор ер нь бол манай Монголд декупаж урлагийг хөгжүүлэгчтэй клуб гэж бас байдаг юм билээ. Группүүд бас байдаг. Эко урлал гэдэг группийн сургалтанд би урд нь сурж исэн. Тэнцэнээс бэлтгэц авдаг. За тэгээд ер нь болохоор энэ урлал маань Оросоос гаралтай гэж би бол ойлгосон. Оросууд аягүй хийдэг. За санингийн цасаар сакс сүлжээд за одоо тийм угаах хувцсныхаа саксыг санингийн цасаар сүлжээд тэгээ санингийнхаа цасыг өнгө хутганд оруулаад тий. За тэгээд тэрийгээ сүлжсэн тэр нөгөө саксан дээрээ ингээд салфетикний зургуудыг төрөл төрлөөр буулгаж чимэглэдэг аргачлал байдаг. За ингэж ерөнхийдөө бүгднийг сэмлэж авнаа. За тэгэхээр ингээд буулгах зургууд маань бэлэн болсон. Одоо харин дээрээ тарган цавуугаа найруулна. За тарган цавуугаа усаар шингэлнэ. За энэ тарган цавуу гар бодох учраас биер бодох гэх нөгөө салфетка наах учраас биер ашиглана. За тарган цавууг усаар шингэлэхэд ерөнхийдөө нэг сүүшиг өнгөтэй болтолно. Шингэлнэ. Тэгэхээр нэг тарган цавуу маань 1%, одоо ус нь 20%. Тэгэхээр 1-20-ийн харьцаатай байхаар тийм тэгэж найруулна. Ус маань одоо ийм харагчна сүүшиг болсон байна. Сүүшиг байна.
тэгэхээр тарган цаваагаа ингэж чиглээ. За одоо энэ бодох гэж байгаа гадаргуун дээрээ бодох гэх нөгөө чимэглэх гадаргуун дээрээ салфетик ингэж барьж өгөө. Энэ биерэндээ биерээрээ цаваагаад баг зэрэг шингээж өгөөд үзэр хэсгээс нь ингээд за тэгэхээр салфетик маш нэмэгэн цаас учраас тэ шууд энэ нөгөө усыг уугаад ингэж наалдаж өгч нөө би харагдахгүйсэн байна. За салфетик маань зөөлхөн нэмэгэн цаас учраас маш зөөлөн хүрэхгүй бол эмзэг урагдаад цэмрээд явчих магадaltaй. Дандаа дотроос гадагшин чиглэлтэй ингэж татаж өгч штэ тэ тэгвэл үрчичдэг. За хойч авсан юм нөгөө юуг хэсэг байгаа шүү тэ зураггүй тэр хэсгээрээ энэ одоо наасан зурган дээр ингээд нэг жиг дараад өгөхөөр маш гоё сууж өгдөг зураг маань. За стан дээр ингээд гоё сууж өгсөн биш үү те. За одоо дараагийнхаа. За би түрүүнийхийг нэг ийшээ анзаараад зураг маань хэр сайн харагдаж байсныг санаж байна. За ингэж урцсан учраас маш амархан гэж наагдаж өгдөг. Гэхдээ жиг явахгүй л нэг газараа дэндүү бөөгнөрөө наалтчвал хайрын бол тэгэхээр зургаа ингээд тараа энэ талаас нь тийм тийш нь сайхан тараагаад за ингээд буулгацсан бол дээрэс нь жигдэх ингээд дараад авахар юм гоё бууж өгч байгаа. Ингээ хоёр цэцэг болчлаа шүү дээ. За нөгөө цэцэг маань ингээ бүх надад бэлэн боллоо. За тэгэхээр одоо энэ цэцгийн дундаараа ганц нэг жижиг чимэглэл хийж өгнө. Яг ингээд байршуулсан газраа энэ тэгэхээр усаа айгүй гоё тааруулж сурах юм чухал. Тэгэхгүй болохоор хэд устай байвал усандаа дэвтээд зураг маань наалдах биш урагдаад явчихна. Тэгэхээр ийм жижиг зурганд бол маш бага юм тарган цавууд дөнгөж дүүрсэн төдий.
Тэгээд наагаад гадна талаас нь ингээд дараад өчгөр гадаргуун маш гоё жигт наалдаад өчтдөг. Суугаад сүүлийн ингээд цэцэгнүүд нь наагдаад бэлэн боллоо. За одоо нөгөө нэг наасан энэ цэцэгнүүдээ одоо чимэглэлүүд тий энэ салфетикийнхаа зургийг гүйцэд цай хатсныхан дараа буюу би сая бараг 20 минут хатаасан. 15-аас 20 орчим минут болсон баха. За тэгээд ер нь сайтар хатсныхан дараа ийм лак байдаг. За тэгэхээр энэ болохоор нэмгэн түрхэж хатаанаа ямар гадаргууд хийж байгаагаас хамааран давхарлаж лактана гэсэн байна. Тэгэхээр энэ болохоор шилэн аяг учраас ер нь одоо 2-оос 3 удаа лактахад болно. За тэгэхээр ер нь бол энэ нөгөө нэг одоо яг цэвэрхэн сайн жигд бодох үүднээс татам гараа хөвчүүлэх хэвтэй хэмжээдэг нэрмгээс нь сайн барьж өгөөд за тэгээд лака хатгаж аваад ер нь их усыг баг зэрэг шахах нь хит их урсгаа тэргүү. За тэгээд ёроолоос нь ахуулаад жигд ингээд дээш нь түрхэж өгнө. За ингэж лактна. За ёроолоос нь ахуулаад энэ байдлаар бүтэн эргүүлж тавиулаад лактнаа. За бүтэн лактсныхаа дараа дахиад нэг 15 минут хатаа хатсныхан дараа үргэлжлүүлээд давхарлаж лактаж өгнө. За ингээд нэг тойруулж лактсан байна. Ингээд хатаацгаая. За тэгээд шилэн скана би хатсныхан дараа ахаад нэг лакаараа тойруулаад жигд ингээд удаад өгсөн байгаа. Лактсан байгаа. За одоо энэ маань ингээд хатаад бэлэн болсон гэсэн. Тэгэхээр энийг одоо тий би энийг бол одоо шилэн юм аягтай лаанууд идэг штэ тий тэр лаагаа дуусгаад шилэн аягыг нь авч ингэж ашигласан байгаа. За тэгээ энэ дотоо үзэл балаа хийгээд тавьсан ч болно тий. Тэгэхээр бид нар гар доорх материалыг ашиглаад гоё салфетикний зургийг ашиглаад чимэглэл хийх боломжтой байх нэ. Хэрвээ хүсвэл та нар маань хийж үзэхийг хүсэж байвал комент бичээрэй. За би пост болгоод оруулна. Тэгээд комментны доор би пост оруулахдаа холбогдох одоо дэлгүүрийнх нь хаяг, байршил, утасных нь дугаарыг оруулж өгнө. Баярлалаа.
Баярлалаа.